Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй монгол залуусын түүхийг хөргөж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Америк төгсөгчдийн түүхийг цувралаар хүргэж буй энэхүү подкастыг маань Education USA Mongolia хөтөлбөр болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Америк төгсөгчдийн холбоо хамтран эрхлэн гаргаж буй билээ. Иймдээч бид МАСА буюу Америк төгсөгчдийн холбооны үеийн ерөнхийлөгчдийг подкасттай орон оролцуулж байхаар болсон юм. Манай өнөөдрийн дугаарт Америк төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 2015-аас 2019 онд ажиллаж байсан Монгол Улсын сангийн дэд сайд Хүрэл Баатрин Булган туяа оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Урилга хөргүүлсэнд баярлалаа. Сонсогчд маань бол таныг сангийн дэд сайд гэдгээр нь сайн мэдж байгаах. Та өөрийгөө ер нь дэлгэрэнгүй танилцуулж хаана ямар сургууль төгсөв, бакалавра хаана төгссөн бэ? Тэгээд ямар сургууль сурсан бэ? Тэр талаараа танилцуулаач. Би high schoolд 3 жил орчим Австралид сурч исэн. 93 4 онд картын барааны дараахан анх Австралид очиж амьдарч исэн баг хамгийн анхны гэр бүл байсан. Манайх дараа нь 9 дугаар ангийнхаа сүүлээр Монголд ирж төгсөөд их сургуульд сурж агаад тэгээд засгийн газрын цэцгэлэг аваад Хятадд бакалавра хамгаалсан. Одоо нөгөө нэг Хятадын Ухаан хотод одоо хүн болов мэддэг. Корона гарч байгаа. Харин дараа нь Америкт Yale их сургуульд эдийн засгийн чиглэлээр бас магистра хамгаалсан. Миний хувьд бол Америкт том сургуульд Америкт гэлтгүй би ер нь дэлхийн том сургуульд сурна гэдэг бол миний high schoolд Австралид байхад би болсон мөрөөдөл. Тэгээд тэрүүнийхээ төлөө маш олон жил бэлдээж, дундуур нь мөнгөө сейвинг хийж бид Америкт очиж сурах. Зардлынхаа нэг хэсгийг олох гэж би Японд бас англи хэлний багш хийдгс жил гарууд англи хэлний багш хийж Америкт очиж амьдрах зардлаа би бас олж исэн. Залуучуудаа бас зөвлөхөд тэгээд манай Education USA-ийн бас гол зорилго бол манай Америк төгсчдийн холбооны ч гэсэндээ ирж байгаа Америк төгсөөд ирж байгаа залуучууд буцаад Монголд ажил амьдралтай ингээд буцаад Монголд олон жил байсан тийм залуучуудын хувьд буцаад ингээд сурсан мэдснээ Монгол улсын хөгжлийн төлөө зориулах. За дээрээс нэмээд гадаадд Америкт очиж сурах сонирхолтой залуучуудыг бас бид нэр урам зориг know how бие биендээ ингээд хуваалцах. За дээрээс нэмээд Монголдо сурж байгаа гэсэн залуучууд маань хэл хэрхээ сурах вэ гэдэг дээр бас ялангуяа Америк төгсчдийн холбоо руу ханддаг. Тэгээ ер нь бол гадаадд төгсөн залуучууд болгон тухайн улс орныхаа бас нэг соёлыг тээж ирдэг юм шиг байна. Америкийн том соёлын нэг том давуу тал бол өөрөө өөрийгөө хөгжүүлэх маш их боломж байдаг. Тэгээд бас илүү их тийм нээлттэй болд юм шиг байна дээр тухайн соёлынхан. Тэгэхээр бас подкастаар дамжуулж энийг залуучуудаа ярьж байгаадаас баяртай. Тий. Америк суралцсан зарлаа та өөрөө санхүүжүүлсэн юм байна шүү дээ, тий. Хятадд бакалавра сурч төгсөх, Америк дараа нь магистрт сурах. Энэ хоёр их гүрний боловсролын соёлын одоо ялгаатай тал, ижил тал, онцлог, давуу талуудаас та сонсогчтойгоо хуваалцаач. Намайг сурж хахад манай сургууль эдийн засгийн сургуулийн декан Харвард төгссөн хүн байсан. Тэгээд ялангуяа хятадуудын хувьд бол бид нар бол одоо академиклээ шинжлэх ухааны өөрийнхөө салбарынхаа мэдлэгээр бол хятад оюутнууд мундаг байна. Гэхдээ англи хэллийг сайжруулахгүй бол манай хятад оюутнууд дэлхийд гараад өрсөлдөхөд ер нь манай боловсон хүчин бас ингээд өрсөлдөхөд бол хүнд байгаа юм байна гэдэг англи хэлний боловсрол дээр бүр онцгой анхаардаг гэсэн. Манай сургуулийн багш нар жишээлбэл Америкийн топ сургуулиудын сурагчдыг одоо нэгдсэн журмаар хүүхдүүдтэй хэрэглүүлэхээр гэдэг ингээд принтлээд тэгээ одоо жишээлбэл team сурагчийг Америкт $80 байдаг бол биднэрт болохоор одоо $3-4 зардаг 20 ян орчим. Тэгээд тэрүүгээр нь болохоор манай багш нар бүр ингээд багш нартан зориулсан гарын авлагтаа тэгээд англиар презентацаа тавиад англи хятадаар ингээд хичээлээ заагаад тэгээд бидний ялангуяа одоо манай төгсөлтөөс тэрний миний өмнөхөн итгэн төгсөлтөөс ялангуяа мэргэжлийнхаа англи хэлийг давхар сурах дээр бид нэр онцгой анхаарч исэн манай одоо миний хятад төгссөн сургуулаас ингээд төгсөөд гарахад надад бол Америкт очиход мэргэжлийнхаа үг хэллэгийг би англиар мэдхгүй бол яанаач гэдэг юм уу тийм айдас үл байгаагүй. Миний хувьд хүн хувьд гэх юм уу да нэг тийм сурах арга барилын хувьд нэг том айгу хөөрчлөлт харагдсан. Азийн нэг юм оюутнууд одоо Монгол ч гэсэндээ тийм шүү дээ. Бид нэр ингээд тасралтгүй багш юм яриад тэгэл ингээд лекц бичээл тэгэл багшийн хэлсэн болгон үнэн багштайгаа бараг хичээл дээр маргалдан ч гэдэг юм уу да ингээд асуулт асууна гэж бараг байхгүй. Тэг ингээд айгаал багш л бараг л асуулт асуухгүй бол нэр дутахгүй л өөрөө ч бараг нэг гар өргөд нэг тийм ярьдгүй ерөнхийдөө Аз хүний соёлчиг тийм шүү дээ. Харин тийм.
Америкт болохоор шууд л багшигаа бараг л ярьж байхдаа өөдөөс нөгөө багш надад ч худлаа штэ. Тэрүүн дээр тэрүүний бичсэн тим пейперэн дээр тим байсан штэ гэл ингээд нээлттэй бараг юм харилцан яриа өрнүүлээд ингээ яриа мэтгэлцээд явждаг. Лекц бичгээсээ илүүтэйгээр багш шууд унших ёстой юмнуудыг шууд уншаарай гэж хэлээл уншуулцдаг. Анги дээр болохоор тэр хүрээндээ эсвэл харилцан яриа өрнүүлдэг, эсвэл бодлого боддог ч байдаг юм уу те. Ерөнхийдөө бол тийм байсан. Кейсүүдээр анализ хийгээд групп work бас их шаарддаг гэсэн. Тэр бас одоо нэг бодлын бас их сонирхолтой те. Ялангуяа групп ингээ болохоор нэг цагаанууд тэгэл заавал групп нэг А заавал гэдэг Аз айгу томондоо их сайн дээ бид тоотой хэсгийг болохоор бодох хэсгийг нэг Азаар айгу хийдэг. Тэгээ яг самбар дээр гараад нэг групп ажиллаа тайлбарлах болохоор Азуудыг за чи баг ярина гэж юу идэх юм гээл те. Яг л нэг Азууд чи нэгдүгээр тугасаа зарим хэл муутай тэгээд нэг тийм нээлттэй бас биш шүү дээ ер нь бол те. Тэгэл би ингээл гүйрээ да миний хэл та нараас тутах юм юу гэдэг би тайлбарлана гээл тэгэхэд бас л ингээл манай ингээл цагаануудыг харахад тайлбарлаж байгаа арга барил нь хүртэл нэг арай л өөр, арай л илүү нээлттэй. Техний надад нэг хэдэн сар бол тэр ингээд нэг тийм 2-3 сард бол нэг шин нэг юм хүлээж авахд нэг жоохон хэцүү арга барил хүмүүдээ сурах тийм арга барил байсан. Дараа нь бол ингээд нэгдээд орчиход бол нээлттэй, илүү их нээлттэй болоод манай ангихан ч гэсэндээ чиний хэл мэлч угаасаа сайн юм биш та асуудалгүй юм байна ч гэдэг юм уу. Тэгэж бас хүлээн зөвшөөрдөг болсон. Хятадууд бол бас илүү их Монголд ч гэсэндээ ингээд харахад бид нар ч нөгөө нэг юм тоо мо энтертэй угаасаа сайн ямар ч улсад бид нар би бол ингээд тоотой хичээлдээ илүү сайн дүн авдаг. Уншхан ихтэй хичээлд бас нэг тийм үнийг хэлэхэд заримдаа дуртайч тэгэл энэ тэр дандаа миний хэл дээр биш байсан учраас заримдаа бас хэцүүтэй. Тэгээд яг тэр хичээлүүд энэ Америкт очиж сурж байгаа ч гэсэн би айлхаар тоотой хичээлүүдийг селект хийж авч үздэг. Тэр хичээлүүд дээр бас илүү их сайн байсан. Магадгүй нэг тийм Аз хүний онцлог юм шиг байна. Та яг одоо энэ дэлхийд тэргүүлдэг Yale-ийн их сургуульд ороход яг хэр хугацаанд бэлдсэн бэ? Стандарт шалгалтууд ингээд байгаа штэ. GRE, TOEFL бид нар заавал өгчөж тэр Америкийн сургуулиудад ордог. Тэр шалгалтуудад хэр хугацаанд тэгээд яг ямар зарчмаар бэлтжижсэн бэ? Тэр туршлагаас хаваалцвал. Би TOEFL-ийн шалгалтыг бол нэг бэлтгэхгүй яг үнэлэхэд өгчсэн. Яг бол би өөрөө одоо оюутан болгонд part time ажил гэж яддаг. Минийх бол англи хэл заах байсан. Би тэр шалгалтыг өгөхөөс өмнө гэсэн бас Японд ингээд жил гараа багшилж байсан. Хүмүүс яаж TOEFL өгөх үү гэдгийг бараг заадаг гэсэн учраас миний хувьд бол бараг англи хэл миний native language бараг болцсон байсан. TOEFL-ийнхаа бэлтгэлийг мөнгө олонгоо хийсэн. Мөнгө олонгоо бараг ингээд хийцэн те. Тэгээд би гайгүй өгсөн юм чинь л би бараг авах хэвээр оноос 97-8% оноотой байсан. Тэгтэл GRE бол надад үнийг хэлэхэд бол аюу хүнд байсан. Энэ бол их хэлний англи хэл хүмүүсээс авдаг. Тэгээд хэр баргийн одоо хүнд топ сургуулиуд биш бол шаарддаггүй шүү дээ GRE те. Тэр Америкийн бас нэлээд мундаг их сургуулиуд GRE шаарддаг. Тэгэхээр надад бол англи хэл нь бол бас нэлээд бэлтгэл шаардсан. Клавра төгсчөөд тэгэхэд бас их bad timingтэй ингээд нэг хүүхд мөхтөнгөш гаргаж явахдаа тэр бэлтэж эхэлсэн. Төгсөөд Монголд ирчээд анхныхаа хүүхдийг гаргаад л тэгэл нэг сар болол бараг бэлтэж эхлээл тэгэл нэг 2 сар бэлдээл тэгэл GRE-гийн шалгалт өгчээсэн. Миний хувьд би англи хэл дээр өмнө нь тооны хичээл үзчихсэн учраас надад тоон бол их гайгүй. Монголчууд ч тоондоо сайн чинь зүгээр англи хэл дээр байгаа учраас тооны хэл бүлэг шаарддаг. Хурдан ойлгох юм бол ерөөсө хурд шаарддаг. Нэг тийм хүнд биш бол бодлоготой. За хэлнийх нь англи хэлнийх нь шалгалтын хэсэг бол маш их үг шинээр цээжлэх шаардлага гарсан. Би нэг өдөрт нэг 20 үг ерөнхийдөө цээжилж GRE-д бэлтжижсэн. Америкийн топ их сургуулиудад орохын тулд маш олон цагаар маш эрчимжүүлсэн хичээлүүдийг авч хүүхдүүд их бэлддэг болцсон байна л да. Тэгээ зарим хүүхдүүд ядаргаанд орж ийн гээд найзуудын манд дүүнер ч юм уу хүүхдүүд ч юм уу тиймэрхүү юм би зөндөө сонсч байсан л да. Тэгээд хичээл давтах нь мэдээж чухал л да. Үүний хажуугаар эрүүл мэндийн байдалтай яаж анхаарч явах ёстой бол зөвхөн одоо ингээд 20 хүрээгүй хүүхдүүд бас их хичээл давтснаасаа болоод хүзүүн өвддөг болцсон ч юм уу тийм явдал байдаг. Дээр нь бас өөртөө ингээд хит их өндөр шаардлага тавиад бас сэтгэхүүн хувьд бас хямралд ороод сэтгэл готрол ч юм уу тийм юм үүсэх асуудал их гарцсан байна л да. Заавал Америкт сурна, заавал тэр сургуульд орно гэл өөртөө ингээд өндөр босго тавьчаа. Та энэ тал дээр яг ямар бодолтой явдаг вэ? Тэгээд яг ямар зөвлөгөө өгөх үү? Надаас бас залуучууд сүлээд айгүйх тэгж асуудаг. Би магадгүй тухайн үед ч гэсэн надад нервтэй, стресстэй үйл маш их байсан. Би Австралид хай скулд сурж агаад Монголд ирэхэд жишээлбэл миний монгол хэлийг таарахын болсон. Дээрээс нь би айгүй олон хичээлдэр хоцорсон. Би 9 дугаар ангийн сүүлээр ирж байхад энд чинь хим, биологи, физик гээд зөндөө хичээлүүд маш гүнзгийрээд орсон. Би Монголд ирээд зарим хичээлийг бол би хизээч гүйцээгүй. Тэгээ магадгүй тэр ч гэсэн миний мэрэгжил сонголтон дээр нөлөөлсөн байх юм. Би бол уг нь зураг зуртай, тоо монд их дуртай. Тэгээ би архитектор болно гэж жишээлбэл нэг хэсэг боддог гэсэн. Гэхдээ би физик айгүй муу. Тэгэхээр
надад архитектор болох бол тэгэл ямар ч шанс байхгүй даа нэг бодлоо. Нэг хэсэг бол би маш их стресстэй шүнжин өдөржин хичээлээ хийдэг гэсэн тэрнээс болоод бас эрүүл мэндэд ч гэсэндээ яг үнэхээр бол нөлөөлсөн. Тэгээ залуучуудтай хэлэхэд дэж хүн болгон амбицтай мөрөөдөлтэй байлгүй яах вэ? Гэхдээ ямар ч юмыг эрүүл мэндээр бол сольж авч чадахгүй. Шинжлэх ухаан мянган өнөөдөр хөгжөөд хүнийг буцаад эрүүл болгож чадахгүй байхгүй. Өвцөн эмээ чинь яг тэр хэмжээнд нэг зогсоож ах шиг байна. Тэрнээс ш буцаад өвцөн илийг буцаад ив эрүүл болгож чадахгүй байна те. Тэгэхээр эрүүл мэндийг бол бүр ялангуяа бүр онцгой анхаараарай. Тэг залуу байхад тэгж боддсон юм шиг нэг юм бараг нэг 10,000 төгрөгөөр сэлбэг аваад тавьчих юм шиг те. Тэгээд нэг өвдөхгүй би юм шиг. Тэг би бол тэр нэг айгүй өндөр үн цэнээр яг үнэхээр мэдэрсэн. Би хятадд бакалаврт сурж байхдаа 2 дугаар курсээс манайх 1 дугаар курстаа онц сурсан хүмүүсийг 2 дугаар курсээс 2 дахь мэргэжил сонгохыг зөвшөөрдөг байхгүй. Тэгээ би 2 дугаар курсээс 1 дугаар курстаа онц сураад 2 дугаар курсээс би IT-гаар давхар сураад 5 дахь оройноос хагасаа бүтэн ахаад нэг мэргэжил аваад бүх кредитийг авна штэ бас тэгэхээр тэгээ ингээд давхар сураад хажуугаар нь би англи хэл дээр заагаад тэгж авч байгаад би айгу өвдөөд маш их мөнгө зараад айгу хэцүү ингээл хажуугаар нь би ингээл 2 дахь хагас жилээс сүүлээс би 5 6 сард бол маш их имлэгээр яваал тэгээ сүүлдээ ээж аваартаа загнуулаад юу 2 дахь мэргэжил чи одоо нэг ч мэргэжилгүй боллоо чамаас ер нь хин одоо 2 мэргэжил хүсэж шаардаад байгаа чи юм битэдээ хажууд ирүүл байхад чухал байна гэдэг. Тэгээ би сүүлдээ 2 дахь мэргэжлээ бол give up болсон. Тэгээ их өвдсөний үр дүнд надад эрүүл мэнд ямар их чухал юм бэ гэдгийг ойлгосон. Тэгээ надад одоо нэг эрүүл амьдралын хэв маягийг залуучуудтай зөвлөхөд ээж авахаа магадгүй хажууд тахта би болох. Хүн болгонд стрессээ тайлах нэг юм уу 2 хобби байх хэрэгтэй. Миний хувьд спорт юм стрессээ тайлах айгу том амьдралын нэг том хэв маяг. Тэгээ high school тахта би холын зайд манд гайгүй гүдэг мүдэг хүүхдээсэн. Би бүх ингээл сүйтэй нөмсөж байгаа тэр үтэл рагби тоглосон. Тэгээ ингээл хоккей тоглодог байсан. Дараа нь ингээл оюутан болсон хонооч гэсэндээ одоо нэгэнт оюутан юм чинь тэгэл үргэлж мөнгөтэй байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээл гараал сакс тоглодог. Тэгээ тим оюутан байсан маань надад бас стрессээ даван туулахад айгүйх нөлөөтэй байсан. Ямар ээж аврага уцтал бүх зовлонгоо тоочол ялтай нүрт юм биз дээ. Тэгэл мөнгөгүй байна, хичээлэгтэй үе байна. Хүүхэнтэн дээрлэхүүлэгч үе байна. Гадаадд тэгэл ядуу орны ядуухан оюутан багт чинь хэцүү шүү дээ. Айгу нэг хэлэхэд. За тэгэл дээрэс нь мэл хайр дурлал шиг оюутан багч амар шалтак мондох ш стресстэй. Тэгээ тэр бүгдийг даван гарахад надад спорт айгүйх нөлөөсөн. Одоо ч гэсэндээ би спортоор байнга хичээлдэг. Жилжингээ нэг алдаан оноо бэлдэж байгаа. Триатлоны жишээлбэл би 100 болох улсын аврагт ордог. Би яаж ийж 7 хоногт 1-2 удаа дугуун нь гүүн хагасны өглөө 7 цагт тосолно гэдэг юм уу босолно 30 км 40 км дугуйж ичгээд амар го стресс тайлагддаг байхгүй. Тэгэхээр тамирчны би надад заавал медаль авах нь чухал шүү дээ. Гэхдээ надад стрессээ тайлаад эрүүл амьдрах нь чухал. Стресстсэн эрүүл биш байгаа хүнээс дэмж гарна гэж бол байхгүй. Стресссэн үргэлж хүнээс амжилт гарна гэдэг бол бас аюу хэцүү байхгүй. Тэгэхээр тэр зөв хөвшлийг их эрт бий болох хэрэгтэй. Тэг би ингээ хараад хахад Монголын аюулын залуучууд ч нөгөө ээж авахын хажууд байж байгаад бид нар чинь гадаадд бол ингээл аюух part time ажил аюу өртнөөс хийлгэлдэг шүү дээ. Би high school тахтаа л ингээл хүүхд хардаг, зөөгч хийдэг, аятаа угаагч хийж ийла тий. Тэгэхэд ингээл дээрэс нь Азууд ч хичээлдээ сайн амжин би хүүхдүүдийн гэрийн даалгавар тусалдаг хүртэл ажил хийдэг байхгүй. Одоо цагаачтай хүүхдүүдийн гэрийн даалгавар тусалдаг. Тэгэхэд Монголд бол тийм гадаад шиг тэгэл хажуугаар хүүхд хардаг ажил хийх нь их бага штэ. Тэнгүүтээ гинт гадаадд очиод өөрөө байрныхаа мөнгийг зохицуулаад, мөнгө төгрөгөө зохицуулаад гадаад хил дээр гэр бүлийнхнаасаа хоол, найз нөхдөсөө хоол заримдаа хүн амтан дээрлэхүүлээл. Зэнгүүт яг үнийг хэлэхэд аюу стресстэй. Сэтгэлээр ундаг. Тэрүүнээсээ болоод үнийг хэлэхэд ингээл бие нүвддэг те ингээл амжилтгүй сурдаг. Тэгэхээр тэр хив маягийг эртнээс бий болох юм шиг юм. Яаж бие даах вэ? Яаж стрессээ тайлах вэ? Тэ? Хүн болгон стресс нь өнөөдөр би одоо яг үнийг хэлэхэд Монголын улс төрч төр бизнес төр амжилттай мундаг явж байгаа хүмүүсийг бол сайн мэдэн дунд нь ингээл ажиллаж байна. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн стресс. Гэтэ зарим өдөр тэд нар уцаа ингээл тас унтраагаал өглөө тал өдөр ингээл ууланд авчиж байгаа л ирдэг. Эсвэл гэр бүлтэйгээ дэнэ агаар салхинд ингээл одоо агаар салхинд гараад хүүхдийн хичээлийг хүртэл хийлгэж стрессээ тайлдаг хүмүүс байна шүү дээ цаана. Тэгэхээр өөрөө өөрийнхөө стрессийг тайлахад юу бах вэ? Заримдаа би жишээлбэл ингээл амар стресстэй тахаар кофе шопонд гэдэг юм уу ороод гоё кофе уугаал гоё хөгжим сонсоол эсвэл шал өөр юм уншаал эсвэл нэг юм амар өөрийнхөө дуртай сериалыг хүртэл үзээлтэй тэгэл стрессээ тайлах үе байна. Найз нөхдөдтэйгээ ойрхон байж стрессээ тайлах үе байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө стрессийг тайлж эртнээс сурах хэрэгтэй. Дээрээс нэмээд одоо нэгэн тал Монголын оюутан болгон гадаадд очиж сураад бид нар хар ажил хийдэг. Тэгэхээр ямар хар ажил хийвэл арай багахан шиг цаг ажиллаад арай ахиухан шиг мөнгө олох вэ гэдгийг хүртэл бас бодох хэрэгтэй. Жишээлбэл төлдөр урд харж чаддаг
миний нэг таньдаг хүүхэд жил төгөлдөр уурын багшийг л өндөр цалин авдаг байх ч тий. Тэгээ Монголд байж байхдаа магадгүй үсэнстэй сурчтай ингээд хумс будаа сурч. Бармен болоо сурч айгүй мундаг. Би бүр яг Америкт очиж сурч байхдаа бүр яг наатах ч бодчихлаа. Тэнд очиод сурах биш байхгүй. Энд ч одоо ингээд бармены курс сурсан байсан ч гэсэн эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Тэгээ ингээд хүн сурсан юм илүү. Тий сурсан юм илүүдгүй. Яг бол бид нар ч яг очиж хийхээр кофений машин жологтой ажиллуулж чадахгүй. Тэгээ ингээд очиод явах гэхээр бид нар ямар виног ямар хоолн дээр идэхүй гэдгийг ч соёлыг мэдэхгүй. Халбаг сэрэг нь зөв тавьж чадахгүй. Тэгээ очиод бид нар бүгд хар ажил хийх гээл тэгэл банцсан нүүрэндээ нэг пицца зөөдөг. Аяг тавгуугаад яг тэгвэл тэрнээс илүү чадахгүй. Тэгэл нөгөөх нь цагийн үнэлгээ айгу багтаа. Яг тийм. Надад бол яг л тийм л асуудал тохиолдчихлаа. Би бас Америкт сурч байхад Монголдо болохоор ерөөсөө өөрийнхөө бүх цаг зав нөөц бололцоо бүх юмыг англи хэл сурахад л зориулж байсан. Тэр маань Монголд надад үнэхээр хэрэг болсон л доо. Цайлан авахад дуртай ажиллаа хийхэд. Гэтэл Америкт очисон чинь нөгөө нэг англи хэл чинь тэнд бүр юу ч биш. Нэг халтар англи хэлтэй өөр юу ч чаддаггүй хүн болцсон байгаа байхгүй. Тэгээд нэг хичээлээс гадуур нэг цагийн ажил хийчих гэтэл хийж чаддаг юм байхгүй. Ядаж нэг үсцсээ сурчих миний авдаа гэж өстө хамаа урьжсэн л доо. Тэгэхээр яг тэр бэлтгэлийг эртнээс яг хангах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ өөрөө сэтгэлийн маш тэнхээтэй бай. Тэгээд залуучуудад зөвлөхөд залуу нас бол угаасаа алдаж онж болдог нас байхгүй. Надад олон юмн дээр би өстө амар их найдаж исэн боломж надад бас ирж байгаагүй. Надад гой сургууль тэнцэхэд мөнгө нь олдож байгаагүй. Тэгэл ингээл би одоо манай ээж намайг хөтлөл айгу том жишээлбэл ингээл банкны захиралтаар очиж манай охин ингээд ийм сургууль тэнцсэн чинь ингээд мөнгө авахгүй ингээд танах ингээд тэтгэлэг олгоод явуулаад өгөөч. Ирээд ингээд танаа байгууллагт ирээд ажиллана гэхэд ингээд надад нөө гэж хэлжсэн байхгүй. Тэл би ингээд гарч ирээл ийм баян хүн байжээж. Үгүй яах вэ тэг гэл ингээд тухайн үед бодол амар депрессэнд орж исэн ч гэсэн зарим тохиолдолд алдсан боломж илүү их боломжийн үе таалгыг үргэлж нээж идэг. Чи хэрвээ зөв явж байгаа бол чи зөв амьдрахын төлөө сайн амжилттай явахын төлөө чи өөрөө өөрийгөө бэлтэж байгаа бол бурхан чамд нэг удаа нэг хаалгыг хаалаа гэхэд дараачийн удаа магадгүй тэрнээс илүү том боломжийг үргэлж нээж идэг. Тэрүүнд бас яг итгэх ёстой юм шиг. Надад бол том мөрөөдөл үргэлж байсан. Тэгээ би ч одоо 98 онд high school-д төгссөн байхгүй 10 жилд төгссөн. Надад би Америкт би Харвардд сурна гэхэд тухайн үед бол яаж хүн хүүхдээ Харвардд сурах мэддэг хүнж байдгүй байлаа шүү дээ. Тийм одоо мөнгийг ч гэсэн хүн яаж төлдгийг ерөөсө ухаан санаанд нь хүмүүсийн ухаан санаанд буухгүй тийм их мөнгө байсан байхгүй. Тухайд ч одоо 2-3 мянган доллар 2 өрөө байр авдаг байсан үед хүн 100 гаруй мянган доллараар хүүхдээ сургана гэдэг тийм юм бол төсөөлөгдөхгүй тий. Тэгэхээр ерөөсөө л үгүй ёстой тийм юм би ингээл би тэнцэн би чадна гэл тэгэхэдгүй ёстой мэдхгүй миний хүн наатах ч хүн яаж сурдгийг яаж аппликейшнгаа өгдгийг тэл чи одоо нэг юм амьдралынхаа замаар ингээл явал мөст ороод тэндээсээ нэг засгийн газрын тэтгэлэг аваад цаашаа сураал тэгэл одоо чи өөрийнхөө л тэр боломжийг бий болгох гэл. Гэтэ надад сэтгэлийн үзүүрт тэр нөгөө нэг би гой сургууль сурна гэсэн мөрөөдөл маань үргэлж байсан. Тэгээ тэр бол миний хувьд бол асар олон жилийн бас бэлтгэл байсан. Нэг удаа би боломж хааглаа гэд тэрүүн дээр би депрессэнд бол орж исэнгүү. Тэгэл тэрүүний шантраагүй те тэрүүний төлөө алхам алхмаар зүтгэл бакалавр сурж байхдаа за би тэгэх юм бол одоо яаж би одоо бусдаас илүү харагдах вэ? Миний одоо бичиж байгаа statement of purpose яаж байвал илүү их одоо баян уншигдах вэ? Би ямар хажуугаар нь ажил хийх ёстой? Би ямар шалгалтуудыг өгсөн байх ёстой гэл ингээл эртнээс өөрийгөө бэлдээл би фейлдсэн ч гэсэндээ тэ ингээл өвдөөд би 2 дахь мэрэгчлээ болсон ч гэсэндээ тэр үл миний хувьд өөр хэл дээр хятадын 4 дахь том сургууль гадаад хүн онд сураад 2 дахь мэрэгчлээ сонгоод сурсан гэдэг нь хүртэл надад айгу гоё байхгүй. Тэгээ би одоо ингээд бодоход би тухайн үед бол би бакалавртаа Харвардд аплайдах хэрэгтэй байсан юм бэл. Надад тэр мөнгө нь байхгүй байсан ч гэсэн тэнцсэн гэдэг нь надад айгу том юм байхгүй. Би дараа нь хаан ч очиод би Харвардд би бакалавртаа тэнцсэн шүү дээ. Тэгээ тухайн үед надад мөнгө нь байгаагүй шүү дээ гэж хэлэхэд хүртэл айгу гоё юм. Тэгэхээр одоо надаас хүмүүс айгу их ингээд би ингээд мөнгө байхгүй болохоор би тэнцэж чадахгүй наа гэж хэлдэг байхгүй. Би одоо зөвлөхөд application fee-ний $100 тэрийг өгөөд за дээд хилээр материал явуулаа гэхэд $100 $300 гаруй доллар гаргаад одоо чадлал нь хүрэх юм бол тэнцээд мөнгө нь байхгүй байсан ч гэсэндээ тэр бол дараагийн scholarship авахт чинь тэг бүтэн тэтгэлэгтэй дараагийн сургууль тэнцэхт чинь маш том давуу тал. Би одоо би Duke тэнцсэн. Даанч надад мөнгө нь байгаагүй гэж бичихэд дараагийн сургууль бол чамд шууд бараг тийм үү тэтгэлэг шууд ингээл шууд аавна. Тэгээд магадгүй тэтгэлэгч гэсэн үг нь. Тэгэхээр тэр боломжуудыг бодоод мөнгө л бас бүх юмний цензур бас бишээ. Тэрүүний төлөө бас айж майчмаар бас явах хэрэгтэй. Тэтгэлэгт бас олдохгүй хэцүү байгааг бол ойлгож байна. Тэгээд тэрүүний төлөө ч гэсэн надад ч гэсэн би бас тэгж бодчихсон. Тэтгэлэг надад олдооч өгөөч үү. Тэгэхээр би тэр мөнгөний ядаж би талыг нь зээлээ гэхэд би талыг нь олох хэрэгтэй юм байна. Би ядаж амьдрах зардлаа олох хэрэгтэй юм байна. Тэгээд би Японд болчихсон байхгүй. Намайг Бостонд сурч байхад тэнд Харвардын
Хамгаахын сургуульд профессор байсан хүн, Харвардын бизнесийн сургуульд бас профессор байсан юм хоёр буруу байсан л да. Дотн таньдаг байсан. Тэр хүмүүс юу гэж хэлдэг байсан бэ гэхээр одоо энэ Харвардын оюутнууд, MIT-гийн энэ топ сургуулиудын оюутнууд, бусад сургуулиудын оюутнуудаас юугаараа ялгардаг вэ гэхээр тэнд юу сурдаг вэ гэхээр сахилга батыг сурдаг. Цагийн ямыг цагт нь хийж сурдаг. Унших ёстой юм аа цагт нь уншиж их хэмжээгээр тэгээд тэрэндээ зөв дүн шинжилгээ хийж сурдаг. Ерөөсөө л тийм юм. Хамгийн номер 1 юм бол хүнд сахилга бат байдаг. Ирээдүйд амжилттай байхад гэж хэлжсэн л да. Та энэ тал дээр өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаач. Би одоо харж байхад амжилттай явж байгаа хүмүүсийн хамгийн чухал юм бол ерөөсөө хөдөлмөр. За тэгээд нэг чухал гэдэг юм а эренбэлд сурах. Зарим нэг юмыг бол зөвхөн шүү тоохгүй хаях тийм сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хүн өнөөдөр чамайг шүүмжлээ гэж тэр үнэхээр тийм конструктив гэж ярьдэн шүү дээ. Чиний хувьд үнэхээр аваад ажил хэрэг болгочхоор өөр дөр аваад тусгаад буруу юм а засчгаар тийм л шүүмжил бишвэл тэрнийг сонсоод ч яадаг юм. Өнөөдөр Facebook руу орж заавал хорвоогийн ховж бүх юмыг уншиж тэрүүнд стресстэй нервтэйд ч яадаг юм. Чиний цаг бол алтан цаг байхгүй. Хүн чамайг өнөөдөр чиний цагийг 20,000 төгрөгөөр үнэлж байгаа бол үндэ чиний цаг тэрнээс 2-3 дахин чамд үнэтэй. Ядвал хүн чамайг үргэлжил арай багаар үнэлж идэг те. Тэгэхээр миний цаг өнөөдөр ямар үнэтэй вэ гэдгийг үргэлж бодоод өөрийнхөө цаг болгоныг өөрөө аль болохоор эсвэл өөрийнхөө хайртай хүмүүст харамгүй одоо зарцуулж явах хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр ингээд цагаа зөв төлөвлөөд өөртөө эрүүл амьдрахын төлөө би тамир хийдэг, гой ном уншдаг, гой хоббитой болоод найз нөхдөдтэйгээ цагаа өнгөрөөгөө тэгээд ингээд хүнд юм дээр манай зарим хүмүүсийг хараад тах нөгөө эрт сэтгэлээр унцдаг. Тэгээд эхлэхээс өмнө баг сэтгэлээр унцдаг тийм. Тэгэхээр эхлэл гэдэг бол эхний том амжилт байхгүй. Эхлэнэ гэдэг үл эхний том амжилт. Тэгэл зүрх зориг гаргаад эхэлж чадчихвэл чи үгүй айгу мундаг. Тэгэхээр эхлээд айхгүй дэр эхлэлийг тавь. Тэгээ Монгол нэг зүр зүцүү гэдэг чинь тэ ингээд зориг эс хүрээс ухаан эс хүрнэ гэдэг тэ. Тэгэхээр эхлээд тийм зоригийг өөртөө бий болгох. Яагаад чадахгүй гэж. Тийм үстэй. Яагаад чадахгүй гэж. Өчнөө хүмүүс өнөөдөр тэр байтгаа одоо мундаг сургуульд очиж сурж байна. Монгол хүмүүс тэр байтгаа мундаг сургуулиудад огчиж багшилж байна. Миний өмнөх МАСАгийн президент, улсын хурлын гишүүн Ундраа байсан. Тэгээ Стэнфордын сургуулийн профессор байсан. Харвардад одоо нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч хийж байгаа байгаль магч жишээлбэл ассистент профессор байсан. За одоо өнөөдөр Харвардад тэ ингээд монголчууд ресерчер хийж байна. Тэгээ өнөөдөр дэлхийн топ сургуулиудад монголчууд үнэхээр мундаг юм байна гэдэг аль хэдийн очиод сураад төгсөө тэнд багшлаад дэлхийн топ компаниудад ажиллаад харуулчлаа. Намайг 2006 онд тэр applied жахад жишээлбэл манай сургууль надаас өмнө өөр факультетэд л да гэхдээ 2 Монгол төгссөн байсан. Тэг ингээд нэг Монгол хүн одоо баг хэл мэл нь одоо ямар байдгийг бол гэдгийг ч баг нөгөө манай сургуулийн баг ингээд accept хийж авч явахтай амар гайхсан байдлаар авч өстэй одоо. За хятад төгсөн юм чи одоо TOEFL айгуу сайн шалгалтуудаа айгуу сайн өгсөн байсан ч гэсэн айгуу муу ярьдаг academic writing энэ айгуу муу байх үдэ гэлчээлбэл намайг одоо чи давхар тим хичээл авч үзэн тэр гэл би бүр тим хичээл нэмэж авч үзэж айгуу мөнгө зарж исэн байхгүй. Тэг би дараа нь сургуульд авч жоохон уурлаад та нар одоо ингээд ядуу оюутныг бас ингэж хэрэггүй хичээл миний мөнгийг үрээд чинь би чадгал хичээл биш үү гэлтгсэн чинь. Үгүй харин одоо бид нар ингээл Монгол оюутан ямар айх бол одоо чамайг ярих чадвар чи их муу айх вэ те ингээд манай оюутнуудын хувьд бол энэ presentation skill, academic writing skill бол их чухал байдаг. Ямар байх вэ гэдэг дээр бас эргэлзэжсэн гэх. Тэгэхээр одоо applied хийж байгаа одоо 2020 онд applied хийж байгаа оюутнууд та нарт бол өмнө нь айгүй гоё боломжуудыг өмнөх төгссөн суралцсан оюутнууд бол энэ боломжуудыг бол нийгэд өгцөө. Тэгэхээр нэг үе бодвол зүрхтэй зоригтой бай. Боломж бол урт чинь бол нээлттэй байна. За мэдээж энэ бол амаргүй. Тэгээ ийм сургуулиудад ялангуяа топ одоо Америк Ivy League-ийн сургуулиудад тэнцэх магадлал 9% байхгүй. Applied хийж байгаа бүх хүмүүс дээр минимум TOEFL-ийн шалгалтын дүн, GRE-ийн шалгалтын дүн бүгдээрээ баг хангадаг. Тэгэхэд дэлхийн топ хүүхдүүд дотроос ахаад топ болж шигшигдэж 9% болно гэдэг бол хэцүү мэдээч. Гэхдээ Монгол гэдэг чинь үгээд одоо нэг аль хэдийн тэр хүмүүст айгу сонин кейс ахгүй. Тэгэхээр 1.3 тэрбум хүн хятадууд дотроос чи applied хийж байгаа биш. 3.2 сая хүн дотроос applied хийж байгаа учраас аль хэдийн чи бол сонирхолтой кейс. Чиний материалыг магадгүй нөгөө хүн арай илүү сонирхож унших байх. Аль хэдийн чи анхаарлыг чинь татгаар ийм гоё юу үсгэсэн маам чи одооноос эхлээд чи бэлдэх ёстой. Эсвэл чи жишээлбэл биолог орч гэдэг юм. Нано технологиор энэ төр явах гэж байгаа бол чиний хувьд жишээлбэл олимпиадад оролцсон. Магадгүй одоо судалгааны нэг ажлын өчүүхэн хэсэг ч гэсэн одоо хийж исэн тий. За тэгээд leadership skill-үүдээ харуулсан. Одоо сүүлийн үед над дээр ингээл заримдаа хүүхдүүд personal statement энэ төр явуулаа та хараад өгөөч гэж ээж аав ч гэсэндээ ингээл аваад ирэхэд Монголын хүүхдүүд ямар мундаг болсон юм бэ тий. Сургуулийн дебет тимний капитан, волейболын шигшээ багийн тамирчин, буудлагын спортын тим медальтай, тим усан сэлтийн спортын тим үүтэй. Тэр хүүхдүүд он сурахын хажуугаар ахаа тэр хүүхдүүдэд тийм өөрөө өөртөө тийм
сонирхолтой кейсүүдийг давуу талуудыг бас бий болгож байгаа байхгүй. Тэр бол маш олон жилийн бас хөдөлмөр. Тэгэхээр одоо хай скулдээ байгаа хүүхдүүдэд зөвлөхөд ялангуяа явъя, сурыг, тэтгэлгээр явъя гэж бодож байгаа бол өөрөө өөрийгөө ганцхан онд сурдаг биш. Өөрөө өөрийнхөө бас бусад юм сонирхолтой нэг тийм өөрөө өөртөө үх түүхийг бас үүсгэх хэрэгтэй. Нийгмийн сайн дурын ажлуудыг хийдэг байх хэрэгтэй. Энэнийг мэддэг эцэгчүүд бол бүр хүүхдүүдэд ингээд 8, 7, 8 дугаар ангиас нь ахуулаад бэлтэж чинь, спортоор явуулж чинь, нийгмийн ажил хийлгэж чинь, олимпиад гадагшаа дотгошоо явуулж чинь, гадагшаа самар курсүүдэд явуулж чинь. Тэг ингээд асар олон жилийн бэлтгэлийн үр дүнд тэр хүүхд ч гэсэндээ personal statement нүртэл тийм ариун, баялаг, сонирхолтой байгаа хгүй. Тэрнээс ч зүгээр л нэг би онц сурдаг гэдэг бол хангалттай биш. Магадгүй чи бүр онц сураад вундеркиндтэй баг дараагийн нэг Нобелийн шагналтан болохоор байвал олон улсын том олимпиадын медальтан байвал магадгүй. Тэгэхээр энэ бүх хүүхд үгийг одоо үүсгэхээр эртнээс бэлдээ. Энэ бол олон жилийн төлөвлөгөө. За тэгээд Америкт манай ингээд нэг Канад нэг оюутан байсан. Тэгээд тэр ингээ 2 мэргэжлэр сурдаг. За тэгээд бид нар чинь нэг мэргэжлээрээ бараг л тэнд ингээл чадсан ядан ингээл сурж штэ. Тэгэхэд чинь ингээ 2 мэргэжлэр сураад дээрэс нь манай сургуулийн хоккей шигшээ багийн тамирчинд амар спортсмен del амар лаг би мэтэ тэгэл тэр ерөөс ингээл амар бүх хичээл дээр лаг easy going del ерөөс ингээ стресстэй чаа шинж баг. Тэгэл ингээл ирээл бүгдээр ингээл хөө юу байна муу байна гэл. Тэл би бүр яг үнэ хэлэхэд бүр заримдаа айгу хатархдаг гэсэн байхгүй юу гоё юм бэ те. Анханасаа өндөр ачаал аваад сурцсан учраас сурцсан ерөөсөө төртөхгүй шүү дээ. Ерөөсөө төртөхгүй тэр бүх юм del ингээл энийгэл ханаагаал 2 мэргэжлэр сураал яг магадгүй тэр өнөө хилэн байсан ч байж болно. Эсвэл угаасаа л тэр үнийг энэ бол угаасаа л миний хийхстэй ачаал гэд хүн хүлээгээд авчвал ерөөсөөс миний хийхстэй юм гэд хүлээгээд авчвал эсвэл арай өөр байдаг ш магадгүй. Бид нар ингээл бодохдоо эсвэл заримдаа юм хитрхи хүндрүүлж хүлээж аваад Аз хүний менталити ч байж магадгүй те. Тэгэл тэрүүндээ хитрхи их ингээл ач холбогдлог бол эхлэхээс өмнө өөрөө өөрснийгээ стрессдүүлээл ингээл эхлэх юм бол би ийм их юм хийж байна. Тэгэхээр ингээл үнэхээр энэний ард гарна гэдэг бол хэцүү. За эцсийн эцэд бол амжилт гэдэг бол ерөөсөө төлөвлөгөө л байдаг. Төлөвлөгөө дэрүүнийгээ даван туулах сэтгэлийн тэнхээ тэгэл хүн хүчин чармаалт те. Тэгэхээр энэ бүгдд нэг тийм сэтгэлийн тэнхээ эртнээс бас бий болох хэрэгтэй юм шиг байна. Монголоос явахтаа л хэцүү байх нь байх шүү. Гэхдээ яатай өстэй. Одоо хин ч гэсэн даваал гарч байгаа юм чи би ч гэсэн давж гарч л таар шүү. Би магадгүй нэг хай скул дахтаа ингээл Аз гэл тэгэл хай скул ч юу гадаадын хай скул ч юу хэцүү шүү дээ. Тэгэл муулич болно. Тэгэхэд нэг юм жоохон хэр оргийн гадныханд бууж өгөхгүй гэсэн нэг тийм хоршоор амир би болцсон те. Тэгэхээр тэд нэр төгсөд гарч байгаа юм чинь би яхаар чаддгүй. Тэд нар тэнцээд орч байгаа юм чинь би яхаараа чаддгүй. Ядуу орны хүүхд гэхээр би заавал ядуухан сэтгэлгээтэй чадalгүй амтан байх албагүй штэ. Би эднэрээс дутгааргүй, би эднэрээс илүү байж чадна гэдэг. Тэр сэтгэлийн тэнхийг л өөрөө өөртөө маш ихт бий болох хэвээр. Тэгээд ээж аав нар ч гэсэндээ яг тэр тал дээр нь бас сэтгэлийн тэнхээ өгч явах хэвээр. Заримдаа ингээ хараад хахад манай эцэгчүүд ингээл баг эндээс ингээл явхаас өмнө одоо яандаа гэл ингээл те. Явах гэж байгаа хүүхдүүдийг баг сэтгэлээр зарим ундахчих гал те. Тэгэхэд манай ээж намайг хай скул байж хахад Австралийн үндэсний сургуульд магистр хамгаалжсэн. Тэрээ доонд англи хэл сураад явж байгаа хүмүүс бол хэдийгээр ингээл нэг IELTS центр гайгуугүй явж байгаа ч гэсэн яаж миний төвшний одоо ч би бол хай скулдээ сурж исэн хүүхдтэй харьцуулахад миний төвшний байх үед тэг намайг бол явж хахад манай ээж чи бол бараг native speaker юм чинь шамд болоод хороод ах юу аах вэ? Ээж чинь тийм хүнд үед сураал ирж исэн юм чинь. Өстө чамд нэрээ юу аах вэ гэж хэлчихсэн. Тэгэхэд би нэрэл надад асуудал байх ёсгүй штэ. Надад ерөөсө хоошоо суух шантрах юм байх ёсгүй. Тэгэл яг мөнгө төрөх хэцүү байна. Хичээл мичээлч гэсэн хүнд байна. Дэлхийн топ сургууль Cambridge, Oxford тэ Princeton төгсөөд ирсэн хүүхдүүдтэй би сурч байна. Гэхдээ би энийг даваал гарах ёстой. Надад тийм чадвар байгаа гэдэг тийм стикүүг аюу өртнөөс өөрөө нэг тийм суулгачихсан. Ээл сурч байхдаа та гэр бүлтэй болцсон байсан уу? Хүүхэдтэй байсан уу? Би яг ээлрийн өмнөхөн хүүхэдтэй болцсон. Тэгээ манай хүүхэд бараг ой хүрээ гахад би хүүхэдтэй орхин явсан. Тэр бол бас яг эмхтэн өнөө маш хэцүү сонголт байсан. Би дөнгөж хүнтэй суудсан. Тэ ингээл айгу гоё гэр бүлийн амьдрал эхэлсэн байснаа хаяал явна гэдэг. Тэгээд Америкт очиод миний хичээл хүнд гэдгээс илүүтэйгээр хүүхдээ санах. Тэгэл нөхрөө санах, гэр бүлээ санах. Бид хоёр хоёулаа 2 газар зэрэг магистр хийжсэн. Манай нөхөр Японд сураал, би Америкт сураал. Бид хоёр чинь цагийн зөрүүнөөс олоод та хоёулаа чаталж матлах гэж бөө юм болол тэгэл. Гэтэ одоо ингээ бодоход ингээл аль альнийг зориглол хийсэн бас зүв байсан юм шиг. Тэгээ даван тулаал. 6 сарын дараа би хүүхэд дээр ирсэн чинь манай хүүхэд намайг анаа гэдгсэн чинь яг уйлмар санагдчихсан юм чи та. Гэтэ ингээл манай ээж надад гүй ийм жоохон байхдаа чамайг байсан байгаагүй мэдхгүй штэ санахгүй штэ. Тэртээ дөрөв ямар чи танихгүй хүмүүст үлдээгээ явж байгаа шээж аав нь ингээл сайхан хажууд нь байгаа юм чинь охины нөсгөөл үгүй штэ. Чи зүгээр л онц сайн сураад ир нийгэмд чи хүүхдээсээ хол
чухал. Ийм их мөнгө төгрөг цаг зав гараад явж байгаа юм чи харин чи онц сайн сураад хүүхдийн төлөө дараа нь чи сайн сайхан ажил хийгээд ингээд явах дээрээ л чи анхаар гэлтэгжс. Тэгээд тэр бас эмэгтэй хүний хувьд бол хэцүү сонголт. Гэхдээ бас залуучуудад зөвлөхөд нэгэн тал одоо монголчууд чи эрт хүнтэй суудаг, эрт гэрүүл зохиодог, амьдралдаа заримдаа амаргүй шийдвэрүүдийг гаргаж иж алих амжилтанд бас хүрдэг баг. Хүүхдээ аваад явж байгаад болоогүй юм болоо. Одоо Yale шиг сургуулийг ингээд хүүхд хараад ингээд хажуугаар нь төгснө гэдэг үл хэцүү баг. Манай ээж бол энэ төр бол намайг дагаа явахгүй шүү дээ. Тэнд очиж хүүхд харж өгөхгүй өөрснөө ажилдаа байсан юм чи. Манай нөхөр бас өөрөө сурахаар явж исэн. Тэгэхээр би хажуугаар 8 аав гэх юм бол тэр чинь үнэтэй газар ахаад нэмэлт зардалтай. Тэгээд тэгсэн ч гэсэн би хүүхдтэй санаа зовоод айгүй л өлтөөд сурсан юм байхгүй хүүхдээ өвдгöd айгүй л ирэх байх гэд. Тэгээд би тухайд за ерөөсөө хамгийн хэцүү ч гэсэндээ тий би ерөөсөө хэцүү ч гэсэн энэ шийдвэрийг гаргаад би өөрөө сайн сурахаа бодъё. Хүүхдээ ирүүл өсөхгүй бодъё. Монголд бол ээж аав маань ингээд хариуцлагатайгаар надад өсгөөд хараад төхөн юм чинь. Тэгээд би бараг хүүхдээ 4 нас хүрч яхад иржсэн. Амаргүй л сонголт байсан. Ажлын карьер өсөж яваа эмэгтэйчүүд ар гэрийн маш их үүрэг хариуцлага эмэгтэй хүнд оногддог штэ. Тэгээд ажлын ачаалал одоо карьерийн өсөлт хөгжилт болон ар гэрийн амьдралын балансыг яаж зохицуулж явах хэрэгтэй гэдэг юм болоо. Эмэгтэйчүүд үнэхээр ажлын хажуугаар тэ ингээд ар гэр амьдралаа авч явна гэдэг бол хэцүү. Гэхдээ одоо яг нэг миний орон зайг хинч гэрт нөхөж чадахгүй гэдгийг нэгдүгээрт хүлээн зөвшөөрөх их чухал юм шиг байна. Ялангуяа хүүхдийн хүмүүжил дээр бол тэ. Заримдаа бид нар чинь ингээд өөрөө ямар хүмүүжилтэй яаж өснийг мэдэхгүй хүмүүсээр хүүхдээ өсгүүлэх гэдэг хүмүүжүүлэх гэдэг байхгүй. Гэхдээ манай ээж бол их мундаг карьер эмэгтэй байсан. Бидний гэхдээ хүмүүжил гэрийн даалгавар тэр бүх юмд бол маш их оролцдог гэсэн. Надад ямар сайндаа зуны амралт хэлэхэд надад дууны багш хүртэл авч өгдөг гэсэн байхгүй. Тэгэл ингээл дугууланд хамруулаад эцгийн урал суугаал багштай хүртэл гівгэний ажлынхан дундуур гүйж очиж уулзаал тэ манай хүүхд яаж ин хичээл нь яаж ин гэх. Тэгээд маш их завгүй маш мундаг юм карьер эмэгтэй байсан мөртлөө. Үнэхээр бидний ялангуяа хичээл сурлагын араас бол маш их анхаарал тавьдаг гэсэн. Ялангуяа бага ангид гээд нэг 4-р анги манг хүртэл их анхаарал тавьчихгууд өөрөө нөө хичээл хийх дадал сураад бие даагаад ингээд хичээл хийдэг болж сураа тий. Тэгээд байнга онц сурсаар байгаа сүулдэ баг онцоос үрдэн авч махаар өөрөө баг сэтгэл санаагаар унаа. Тим нэг дадал суртал бол манай ээж бол ялангуяа бид нартай маш их ажилтдаг ус. Тэгээд одоо яг тэрүүний ч гэсэн надаас бас их шаарддаг хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй. Чиний тэр сайд байна уу, дарга байна уу хамаахгүй. Чиний орон зайг гэдэг гэр бүлд чи хинч нөхөж чадахгүй гэдэг. Ахтай өөрийнхөө бас юу хийж чадахгүй гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар супер вумен биш шүү дээ. Адилхан л бусад хүмүүстэй адилхан 24 цаг байгаа. Тэгээ зарим нэг ажлуудаа бол өөр хүмүүсээр хэлхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үргэлж гэр бол шил тал шиг байх албагүй гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээ өглөө заримдаа би чи өрөөсөө эмгээ хүртэл зүүчээ. Дөржингөө явж байгаа гэртээ орж ирээд арай. Жишээлбэл нөгөө өрөөсөө хараад зүүхэн бүр гэрээсээ гарахтаа мартаа явцнаа бүртэл мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгэл тэр цүнх мөнгө сольж барих марихыг бол ерөөсөө мэддэгчгүй тэг ингээд ойлгохч тийм зав байхгүй. Гэхдээ бүх юм перфект байх албагүй. Бүх юм төгс байх албагүй. Яадаа одоо тэгэл заримдаа хүүхдүүд жоон галтарлаагаад тэгэл яадын заримдаа чи ч гэсэн жоохон ядарсан л байгаад. Би одоо ингээд маш сайн санддаг. Түрхий ингээд манай ээж мэж намайг жоохон бохч хагас өдрөөс ажилтдаг гэсэн чинь тал хадрын ажлын өдөр гэдэг мөрчлөө ингээд баг 3-аас нааш ирдгүү те. Тийм шүү дээ. Тэгэл нэг хөрхэн хамтан ганц нэг бүтэн сая өдөр ажиллахаараа ингээд гэрийнхаа бүх ажлыг хийгээл тэгэл ээжээгээл юм хараал Google очихоор ээж ингээд цаашаа байгаа чи цаашаа байгээл дайны өрөө цаашаараа юм уугааж хат нүртэл ээжээгээл очиод юм ярих гал юм асуух гал эсвэл хоол ээж хат ингээл тоороо нь орчих гал ээжээгээл тэгэхээр цаашаа байгээл би тэгээд тим ээж айлахаар байхгүй юм шүү гэж өөрөө өөртөө их боддог. Манай гэрийн магадгүй шалыг хямгаах тим чухал биш. Харин миний хүүхдүүдтэй хичээлээ хийсэн үү? Өдөр юу болов? Гэт орой нэг оронд нь ороод үлгэр уншиж өгөх нь илүү чухал. Заримдаа яг үнийг хэлэхэд яг одоо бол ингээд хүүхдүүд арай том болоод эхлэхээр аль хор бүгдээрээ нийлээл гэр орныхаа ажлыг хийж байгаа. Аль хор өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх боломжуудыг бас их хайнд хагас бүтэнсэний 3-4 цагт бараг 7 хоногийн хоолыг бэлтэн. За тэгэл слоу кукерт өглөө гарахтаа хүртэл ингээл өдрийнхөө оройныхоо хоолыг бэлтэл орой ороод ирэхэд хоол нь бэлэндээ 8 цаг мэг хоол болгодог юм чи. Тэгэл ажлаа хөнгөвчлөөд би хүүхдүүдтэй илүү цаг зав зарахтаа надад жоохон цаг зав гарах юм бол тэрний төлөө бас зарцуулах хэрэгтэй. Дээр би Монгол ТV HD-ийн номинтой эмэгтэйчүүдийн хэлцүүлэгт оржсэн чи яг энэ нүг тэнд сууж исэн 3 эмэгтэйгээс суужсэн. Тэгэхэд номин бас чухал үг хэлчихсэн. Яг л чи хаана байна? Тэрүүн дээр өөрийнхөө сэтгэл зүрхийг тэ өөрийнхөө хөдөлмөрийг ажил дээр байж иж гэртээ санаа зовоол гэртээ байж иж ажилдаа санаа зовоол тэ ингээл их юм бол бүх хийж байгаа юм чинь амжилтгүй болно. Тэгэхээр ажил дээрээ байхдаа
яг нэг 8 цаг бол яс ажиллаа хийдэг. Яг дундуур нь 1 цагийн ланч гарвал тэрнийг одоо жишээлбэл яг үнэлэхэд хүүхнүүд чинь ланчаар баг бүх юм хамжуулдаг байхгүй. Тэгээ хамгийн ойрхон супермаркет яа хүнсээ зөглөлөө тий. Тэгэхээр ингээл хүүхдүүд рүүгээ уцтаал гүйж очиж хүүхдээ өхүүлэл яах ч аргагүй бид нар энэ бүгдийг бол ингээл хамжуулдаг. Тэгээ зарим нэг юмдаа хүнийг хэлэхэд бол өөр хүнээр хийлгэлээгээд энэ бол фейлер биш. Энэ бол чи муу ээж гэсэн үг биш. Чи бол цаг завгүй эмэгтэй гэдгээ заримдаа бол хүлээн зөвшөөрөх ёстой. Яг хүүхдүүд тэгээд ээж завгүй байгаад өөрөө өөртөө цаг зав гаргаад байгааг мэдэрдэг. Тэгээ өөрөө ирэхгүй одоо том болоод эхлэхээр тус нэмэр болоо л тий. Одоо манай 8 настай багыгаа ч гэсэндээ хүй хай гэж хараал, том нь нөгөө хоёрыгаа хараал, тэрийн хоолч гэсэн бэлдэж тавиал. Ингээл эхэлдэг юм билээ. Бид нар ч гэсэн жоохон баг тийм л хүүхд хардаг үнтэй айл гэж ер нь баг байдгүй л бүгдэр ингээ нийлүүлэл цоожлол ээж аав. Тэгэл нэг жоохон бэлэн хоол бэлдэл тэгэл бол өөртөө бэлдээд бол өөртөө та нар бэлдэж идээрэй гэл ингээл үлдээдэг байсан. Хүүхдүүд ч гэсэндээ өөртнөө сурдаг. Таны төрийн ордны гадаа хүүхдээ хүүлээд сууж исэн зураг интернетэд тавигдаал тэрийг Америк сурж байхдаа би яг хараад айгүй ингээл сэтгэл хөдлөжсэн л да. Яг энэ асуудлыг хөндөж тавиад эмэгтэй мундаг манлайлагч гарч ирж байгаад бүр ингээд айгүй холцуурхаж талархажсэн. Эмэгтэй хүний гендерт ноносон үүрэг хариуцлага маш их байдаг. Гэсэн боловч тэрийг бас хөнгөвчлөх арга замууд байна. Ажил олгогчид төрөөс бодлохоор энийг шийдэж болж штэ. Зөвхөн жижигхэн дэд бүтцийн шийдэл одоо хүүхд хүүлэх өрөө гаргахад энэ өрөө байгаад байгаа мөртлөө хүүхд хүүлэх өрөө те ингээд хүүхдийн памперс солих өрөө ч гэсэндээ дутагдмал байгаа байхгүй. Гэтэл эн чинь би чинь гэмт хэрэг хийчихэв штэ. Тэгэд би ч мараг хүүхдээ өгүүлэхийн төлөө ингээд костюм бижагтай ингээд офис уцтайгаа унчаа. Бараг л дэдлийн хамаг хуцыг тайлах шахамлын болно штэ те. Тэгэхээр ингээд надад тавтаа суугаад хүүхдээ өгүүлэх газар байхгүй. Хулгай хийж байгаа аятаа ингээд арекч явж ш нэг хүүхдээ өгүүлнэ гэдэг бол ямар хэцүү байгаа те. Тэгэд Америкт бол ингээд 200 фит тутамд нэг хүүхд хөлх өрөө байх хэрэгтэй гэдэг тийм дүрм журамтай. Яг манайх бол арай илүү авах юм нөх юм бол Монголд ч нугасаа нэгдүгээр декрет гэдэг, Америкт бол декрет байхгүй. Ажил олгогчтойгоо ярьж агаад ажил олгогч нь харин стожинк нэг эмэгтэйчүүдэд дэмждэг сэтгэлтэй ажил олгогч байх юм бол paid leave өгдөг, декреттэй одоо ингээд чөлөө өгдөг байхгүй. Үгүй л үгүй. Тэгэл өстой зарим хөргийн Америк эмэгтэйчүүд бол төрөөл бараг сарч болохгүй шахам ажилдаа ордог эмэгтэйчүүд бол байна. Туркийн өмнөх декрет ч гэж байхгүй. Харин Европ бол тэр талаараа хамаагүй илүү твшилттэй бас юм хүн амаа одоо гэсэн юм бодлоготой. Монгол эмэгтэйчүүд бол үнийг хэлэхэд энэ бүгдээс тэл дундуур ингээл л даавн туулаад хүүхдч төрүүлэл карьерч хийж аш байна. Одоо харамсалтай нэг юм бол сүүлийн үед хөдөлмөр эрхлэлтийн одоо эмэгтэйчүүдийн оролцоо улам багасаад байгаа. 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 10 гаруй хувиар багасж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд маань хүүхэд гэр бүл гэдэг ачаал хэтэрхийн өндөр болоод олж байгаа цалин нь одоо цэцэрлэг сургууль хүүхд харах үнний хаанч хүрхээ байгаа. За тэгсэн дээр би баг өөрөө хүүхдээ хараа суйдаа гэдэг ийм юм руу орж байгаа байхгүй. Энэ бол Монгол улсын хувьд бол алдагдж байгаа бас том боломж. Тэгэд ямар сандаа би бүр ингээд нэр яасан хэцүү юм бэ? Би ч одоо яг бас ч гэж ингээд ажил дээр бол би сангийн ам дээр бол бас тусдаа өрөөтэй хүн тэндээ бол би ч заримдаа дуудаал сандарсан үедээ хүүхдээ өхүүлэн ш. Тэгэхэд ингээд хаач очиход ер нь бол хүүхд өхүүлэх газар байхгүй. Тэгээд өвөл бол одоо яах юм бэ? Би сүүлдээ 9-10 сард хүүхдээ өхнөөс нь гаргасан л та яг бол 11 сард гадаа хүүхдээ өхүүлээ сууж ялтай нүштэй. Тэгээд хөхөөд сууж байгаа хүүхд хүртэл ингээл нэг сайхан 50 амгалан ингээл ээжтэй эрхлэл өхүүлмээр байдаг. Гэтэл би ч мараг тэнд нэг юм. Ингээл давтив гээл одоо хүн амт яна ороод ирэх үедээ гэл юм айцсан байдалтай. Гэтэ Монголын нэг юм харьцангуй гендерийн хэрэгтэйгч байдлын хувьд бол харьцангуй сайн улсуудын нэг. Гэтэ энэ дээр эмэгтэйчүүд маань ч гэсэн өөрснөөс үүрэгрөөл оролцоо дуу хоолой маш хэрэгтэй. Тэгээд эмэгтэйчүүд өөрснөө нэг гаргаж ирж ярихгүй болохоор одоо тамхичт нь шаарцаар байгаад тамхины өрөөтэй болцсон мөртлөө өнөөдрийг болтол 6 сар хүртэл хүүхдээ өхүүлэх ёстой гэж хэлж байгаа мөртлөө хүүхд өхүүлэх өрөө гаргаж өгөхгүй л байгаа байхгүй. Эмэгтэйчүүд бол үнийг хэлэхэд 6 сараас өмнө ажилдаа орж ийнө гэдэг бол ипотекийн зээлтэй. Яах ч аргагүй хойтолтой. Өөрснөө бизнес авч явж байгаа хүмүүс бол ажилдаа орохосоор арга байхгүй шүү дээ. Сар болол ажилдаа орж. Би ч гэсэн тэгж хэлсэн. Тэгэхэд хойтолд нь яг тэр дээр бүтцүүд бол яг л байх л ёстой. Та хятадд сурлаа. Тэгээд Америкт дэлхийн шилдэг их сургуулийг төгслөө. Энэ боловсрал мэдлэгийг олж аваад энэ ур чадварыг өөртөө төлөвшүүлэх эцсийн зорилго чинь юу байсан бэ? Мэдээж жоохон багт бол сайн сайхан амьдрах. Тэгэл ээж аав маань ч гэсэндээ тэг ингээл одоо сайн л хүн сурж ижил одоо сайн сайхан амьдрна гэлээ. Би бол тэг одоо 8 хийгээд ч гэдэг юм амьдрчин гэдэг юм. Тэр бол ерөөсөө ухаан санаанд буухгүй. Онцлог сурж байгаа л тэгэл одоо сайн сургууль сураал сайхан ажил хийгээл амьдрах ёстой л гэл. Гэхдээ би Америк төгснөхийн дараагаар
шугамаар олон улсын төслийн шугамаар ялангуяа хөгжиж байгаа орнуудын сангийн хамтанд зөвлөхөр ажилтдаг гэсэн. Тэгээ би ялангуяа Зүүн Тимор, Этиоп, Палестин, Израиль гэл одоо зарим нь хөгжиж байгаа дөнгөж бий болсон тэгээ ингээл дайм үргэлжлэнтэй ийм улс орнуудад очиж ажиллаж байхад Монгол улс тэгээ өнөөдөр хөгжлийн яг дунд хэсэгт байна. Бид нар хүний хөгжлийн индексээрээ нэг хүнд ногт дотоод бүтээгдэхүүнээрээ бид нар өсөйгөл дээшээгээ тэгээ арт түмэн нь хичээгээд ингээ зүтгэх юм бол дээшээ хөгжиж болно. Эсвэл доошоо унахад ч гэсэн маш амархан байна. Унаад тийм улсуудын төвшөнд хүрч үдэ гэхээс тийм газар ажиллаж исэн амьдарч исэн хүмүүсийн хүний хувьд бол бүр сэтгэл өвдөж байгаа байхгүй. Хүн ер нь ингээд урдаасаа ингээд буу одоо шагаалгаад бууны амны өвдөөс алхасаар байгаа одоо жишээлбэл нэг тийшээ орж гардаг байна гэдэг бол ямар хэцүү үдгийг бид нэр өөрсдөө 50 амгалан улсаа төрж өссөн болохоор магадгүй мэдрэхгүй байгаа байхгүй. Төсөөлж чадахгүй байхгүй. Гэхдээ амжилттай хөгжлөөс бол ухралж хийхэд бол өөрсдөө хичээхгүй бол бас ингээд амархан хөгжийг хэд ч гэсэн бас амархан. Би 99 онд хятадд оюутан болоод очиж байхад манай хятад оюутнуудын дотор байр ингээд цэргийн хуаран шиг нэг өрөөнд зургуулаа, наймуулаа, давхар орнуудтай ганцхан ширхэг ингээд будг нь хууларцсан ширээний дөрвөн талаас нь 4 оюутан суугаад ингээд 2 ширээн дээр 8 оюутан суугаад хичээлээ хийдэг. Амар хүүтэн, амар өнөр танартай ингээд нийтийн ганц давхартай ганц 2хон 0-той тийм л ингээд байсан. Би бүр гадаад оюутнуудын дотор яриаг хараад бүр гайхчихсан. Манай гадаад оюутнуудын доторооч гэсэн тэд нартай харьцуулахад хамаагүй дээр мөртлөөл өмнө нь одоо би ч ганцхан Австралид амьдарч байсан хүний хувьд бол бас л үнэхээр шокнд ормоор л байдалтай байсан. Тэгэхэд тэндээс өнөөдөр дэлхийн том эрдэмтэд гараад те. Тэрөөсөө миний нүдэн дээр тэр улс жилээс жилд хөгжөөл намайг ингээд хятадд оюутан болоод очиж яхад манай ингээ охтууд 1-р курстэй, халимаг өстэй 1-2 дугаар курстэй те. Тэгснэ 2 дугаар курсээсээ ингээд үсээ ургуулаад 3 дугаар курсээсээ үсээ будаал 4 дугаар курсээсээ хийм хийлгээл би баг 1-р курстэй ангийнхаа хамгийн ганган манган байсан чинь ингээл оюутныгдаа ганган гэхэр ингээ адаасын пүүзл өмсөн шүү дээ те. Тэгсэн чинь 4 дугаар курсээсээ бол би ангийнхныгаа гүцэхгүй тийм хурдан хөгжил цэцэглэлт болж байгааг ингээд хараад хүний хор шар хөдлөнө гэж байдаг бол те. Монгол улс хөгжих ёстой. Би ч гэсэн сайхан улсад амьдармаар байна. Сайхан улсад тэтгэврт гармаар байна. Би хүүхдүүдтэй байр авч өгөхгүй бол жишээлбэл яна намайг ч хүнтэй сууж байгаа ипотекийн зээл гэж байдаг байсан шүү дээ. 2006 онд чинь. Тэгэхээр би хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн эрүүл сайхан амьдрах, сайн сайхан амьдрахын төлөө санаа зовхгүйгээр энэ боломж улс их орон бий болгоцсон байх хэрэгтэй байхгүй. Тэгээд манай эмээ тэгж хэлжсэн би 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Гэхдээ би хүүхдүүдийн ирээдүйд юусоо санаа зовж байгаа. Яг тэгвэл сайхан их орон үлгэдэж авч ирсэн учраас би нэг аятайхан шиг өсгчүүлдэ зөв хүмүүжлтэй болгоод өсгчүүл ирээдүй бол гэрэлтэй гэгээтэй байсан гэдэг шиг. Би ч гэсэн тийм боломжийг бас бий болгох ёстой гэдэг. Надад тийм чин хүсэл байдаг. Үнийг хэлэхэд улс төр бол хизээч миний хүсэж мөрөөдөжсэн салбар байгаагүй. Би бол өөрөө тийм тоомоо одоо бодохтой тэгээд бичиг цаастай зуралдах тийм академик ажил хийх бол дуртай сонирхолтой. Өргөжлүүлээд би заримдаа доктороо хийх юмсан ч гэсэн гэж боддог. Гэхдээ өөрөө ирэхгүй ингээд хараад тахад залуучуудын дуу хоолой оролцоо тийм ингээд ялангуяа бид нар шиг нэг юм оролцоо гэж ярьдаг тийм Америк барууны нийгэмс ирж байгаа хүмүүсийн хувьд бол харж байгаа нүдээр бол маш хэрэгтэй, маш чухал байгаад байна. Тэгээд өөрөө ирэхгүй зөвхөн л би ерөөсөө ингээд ил гарахгүй би та нарт би бол ингээд гоё хойд талт нь миний хэдийдээ хилийг ашиглаад бичиг цаас би боловсруулад би юм дээр л туслаад явъя гэж тийжсэн. Өөрөө ирэхгүй яг бодлого боловсруулдаг, бичиг цаас боловсруулдаг энэ ажлын дээр байна. Гэхдээ үнэхээр оролцоотой байх юм бол улс их орны ирээдүй бас сайхан баг. Тэгээд залуучуудыг ялангуяа Америкт байгаа, гадаадд байгаа, гадаад руу яваад тэгээд дараа нь яаж ирэндэ гэж тэгтээ бодох үес байдаг юм аа. Надад ч гэсэн тийм үе байсан. Гэхдээ надад магадгүй буцаж ирэхэд нэг 2-3 зүйл нөлөөсөн баг. Нэгдүгээрт манай ээж өөр надад өргөлж чи Монголд ирэх ёстой, чи бол Монголын боловсон чи тийм мундаг юм бол чи хаач амьдарч чадах ёстой, чи монголч гэсэндээ чи сайн сайхан амьдарч чадах ёстой гэж хэлдэг байсан. Намайг ингээд нэг эхнээсээ тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болгосон. Хоёрдугаарт дээрэс нэмээд манай нөхөр бас зөндөө олон жилийн тэнд сурж исэн мөртлөө ингээд Монголд л амьдран хойлоо те. Үргэлж нэг юм нүүдэлчин байдлаар IKEA-гийн тавилга хойлоо авч амьдарсаар байтал одоо ингээд хамаг залуу нас өнгөрлөө штэ хойлоо нэг газар нэг суурь мэл амьдраад нэг орон байртай ингээд амьдрья гэд хойлоо битээр нэг тийм зүрх зориг хамтдаа шулуудж исэн. Гэтэ надад бол бас амаргүй байсан. Яг бол би ч Америкт гоё ажил хийгээд аюу сонирхолтой дэлхийд даяар би чинь Вашингтон ТС-ээс төвтэйгээр дэлхийд даяар аялал тэгээ хамгийн үнэтэй гоё буудлуудад буугаал
тийм одоо амьдралаас гэв гэнэт буцаал Монголд ирээл одоо тэгэл яана одоо ихтэй ажил олдох уу үгүй болов миний нөгөө Yale-ийн дипломыг үнэлэх үү үгүй болов гэдэг энэ том өөрчлөлтийг бас хүлээн зөвшөөрнө гэдэг үл хэцүү байсан. Гэхдээ үгүй одоо тэгэл хүмүүс амьдрал сайн сайхан амьдарч болж л байгаа юм чи боломж юм уу? Мэдээж Монголд бас байж л байгаа. Тийм л одоо юм сурсан л юм бол мэдсэн л юм бол би мэдээж тийм сайн сайхан амьдрах надад боломж байж л таараа. Очихгүйгаараас тэр боломжийг харна гэдэг хэцүү. Монголын одоо яг үнэлэхэд одоо том компаниуч нэг Америкт ажлын зар тавихгүй шүү дээ. Тэгэл Skype-аар жишээлбэл одоо нэг арай өөр болсон байж магадгүй Zoom-ээр ч байдаг юм уу. Өнөөдрийг болтолч гэсэн бас л ингээл Монголын том компаниуд хэдийгээр хүний нөөцийн хомсдолд байгаа ч гэсэн нэг Америкт ингээл зар тавиал Skype-аар байдаг юм уу, Zoom-ээр байдаг юм уу, ингээл интервью хийгээл тэ хүмүүс авах юм. Соёл бол төдийлэн сайн суугаагүй л байх шиг байна. Ер нь л нүрээ хараад бас ингэж л авдаг одоо хүртэл тийм л байх шиг байна. Тэгэхээр Америкт өнөөдөр доктор сууршилтай ялангуяа ажилтай хүмүүс бол тэндээс хамаг юм хаяад эрсдэл үүрээд Монголд ирээд намайг үнэлэх болов гэдэг ингээд ирнэ гэдэг бол бас хэцүү. Ялангуяа Америк шиг газар бол нэг газар доктор сууршилтай ажиллах юм бол шууд л цалинч нэмэгдээл тэ ингээл карьерийн шат дахиад явцдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг give up хийгээд ирнэ гэдэг үл хэцүү. Над руу хүртэл одоо ингээл хүмүүс заримдаа ингээл Instagram-аар тэр Facebook-оор ч гэсэн мессеж өчтдөг байхгүй би одоо ийм ажил хийдэг, манай нөхөр ийм ажил хийдэг. Би тэр Монголд очиод ажил олдох болов яах вэ гэд. Мэдээж энэ бол маш том өөрчлөлт. Тэр тусмаа хуйлаа тэнд ажиллаа хаяад ирэх гэж байгаа бол бүр хэцүү. За дээрээс нэмээ соёлын том ялгаа гарна. Хүүхдүүдийн сургууль соёлын асуудал гарна. Хүүхдүүдтэй айлвал энд ирээд одоо англи хэл дээр явж исэн хүүхдүүд чинь баг өндөр төлбөртэй гадаад хэлтэй сургуулиудад өгөхгүй бол болохоо байна. Гэт ингээд зардлал амаргүй болчиход байдаг. Цалин мөнгө бол бас л тодорхойгүй байдаг. Гэхдээ залуучуудад зөвлөхөд Монголд бол маш их боломж бол байгаа. Маш их боломж байгаа. Мэдээж бүх юм тогтцсон Америк улс шиг одоо биш байгаа ч гэсэндээ боломж бол зөндөөх байгаа. За тэгээд ялангуяа одоо Монгол улс бол та нар шиг юм чадвартай, боловсралтай, сэтгэлтэй залуучуудаар үргэлж дутагдж байгаа. Тэгэхэд улс их орондоо та бүхний минь оролцоо бас их чухал байгаа шүү. Тэгээд боломжийг бид нэр өөрснөө л бий болохгүй бол хин нэгэн одоо гадны байгууллага хин нэгэн гадаад улс ч байт юм уу боломжийг биднэрт бий болохгүй шүү дээ. Хөгжлийг биднэрт бий болохгүй. Тэгээ үнэхээр яг л нэг манай аав хэлжсэн шиг тийм л мундаг юм бол одоо тэгэл хэдүүлээ бүгдээрээ Монголтой ирээл мундаг хэдүүлээ боловсрал эзэмсэн юм бол тэ Монголтой ирээд Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Монголд болж байгаа ч юм их байна, болохгүй байгаа ч юм бас байгаа. Тэгэхээр гэтээ болохгүйг нь засаад болж байгааг нь дэмжиж явах нь одоо тэгэл Монгол хүн болсон бидний бас нэг үүрэг юм болов уу гэж бодож байна. Манай подкастын нэг уламжлал болсон асуулт байдаг л та. Дараагийн дугаартаа ямар хүнийг зочноор урьмаар байна? Би дараагийн дугаарт нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч байгаль магчийг ураасаа гэж бодож байна. Байгаль магч нөгөө artificial intelligence-тэй хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн програм хангамжтай холбох гэдэг чиглэлээр Японд доктор хамгаалсан. Америкт Harvard их сургуулийн ассистент профессор хийжсэн. Тэгээд өөрөө одоо ийм нарийн мэрэгжлэлээр доктор хамгаалсан хүн бол Монголд бол ховорхон байх. Тэгэхээр ялангуяа залуучууд бол одоо магадгүй эдийн засаг, хууль гэхээсээ илүүтэйгээр одоо хийм технологи, AI, IT гэж их нарийн мэрэгжил сонирхож байгаа үед мэрэгжлийн ч гэсэндээ бас залуучуудад бас их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Байгаль магчийг ураасаа гэж хүсэж байна. За бид нар холбогдоод заавал урьж оролцуулнаа. Танд маш их баярлалаа. Манай өнөөдрийн дугаарт МАСА буюу Америк төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 2015-аас 2019 онд ажиллаж байсан Монгол Улсын сангийн дэд сайд Хөрлбаатрын булган туяа оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үст улам их амжилт хүсье өрөө. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургалт хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.